Сувилийн тусламж үйлчлэгийг та бүхэндээ танилцуулъя. За, улсын хэмжээнд нийт 47 сувилал эрүүл мэндийн даатгалын ерхий газартай гэрээ байгуулсан. Өмнөөс нийслэлд 22, орон нутагт 25 байгууллага сувилийн тусламж үйлчлэгийг үзүүлээд байна. Сувилаас үзүүлэх тусламж үйлчлэгийг эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 06 дугаар тогтоолын шинжилгээний хүрээнд 3 гол оншин хамардаг бүлгийн өөрчлөлтийг оруулж өгсөн байгаа. Үүнд нэгдүгээр сувилийн байгууллагаас үзүүлэх сувилийн тусламж үйлчлэгээ, хоёрт сувилаас үзүүлэх сэргээн цэцэг тусламж үйлчлэгээ, гуравдугаарт сувилаас үзүүлэх уламжлалтын тусламж үйлчлэгийг 260-аас 416 мянган төгрөгийн хооронд хамтын төлбөргүйгээр 100% эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлж байна. За, эргэн даатгуулагч та эрүүл мэндийн даатгалд хамрагдсан бол сувилаас үзүүлэх тусламж үйлчлэгийг жилд нөгөө авах боломжтой. Мөн эргэн даатгуулагч танд сувилийн байгууллагаас үзүүлэх сэргээн засах болон уламжлалтын хэвтэн эмчилүүлэх тусламж үйлчлэгээний зардал, онцлогой шинжилгээний зардал багтсан байх тул даатгуулагчаас онцлогой шинжилгээ хийхтэй холбоотой нэмэлт төлбөр авахгүйгээр зохицуултыг бол оруулж гисэн байгаа. Сувилаас үзүүлэх тусламж үйлчлэгээ харилцан адилгүй учраас зарим сувилалд нэмэлт төлбөртэй, зарим нь 100% хөнгөлөлттэйгээр үйлчлэгээ байгаа.